үргэлжлүүлнэ. Мөн e-pin кодоо идэвхжүүлэхээ авахаа битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээллийг оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв таны e-pin код идэвхжсэн бол e-pin код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл хаяг дээр очсон байна. Таныг Азийн тэнгэр ивэ. Энийг хараа. Их шууд сайтан. Баг монголоор телефонд. Йоо, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддгүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглолтын. Өмнө нь хэд удаа хочж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлон явуулсан. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л тоо. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гар утсан дээрээ татааж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сайн минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа, ийм баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Та MNLS цэгмийн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр дарж баталгаажуулна. Үүний дараа MNLS цэгмийн сайтнаас нэвтрэх хэсэг дээр дарж нэвтрэх мэдээллээ оруулж нэвтрэнэ. Өөрийн хүссэн лотерейгоо сонгож тоглох товчийг дарна. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тоглолт оролцох өдрөө сонгож үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгож үргэлжлүүлнэ. Мөн e-pin кодоо идэвхжүүлэхээ авахаа битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээллийг оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв таны e-pin код идэвхжсэн бол e-pin код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл хаяг дээр очсон байна. Таныг Азийн тэнгэр ивэ. Энийг хараа. Их шууд сайтан. Баг монголоор телефонд. Йоо, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддгүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглолтын. Өмнө нь хэд удаа хочж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлон явуулсан. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л тоо. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гар утсан дээрээ татааж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сайн минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа, ийм баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Та MNLS цэгмийн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр дарж баталгаажуулна. Үүний дараа MNLS цэгмийн сайтнаас нэвтрэх хэсэг дээр дарж нэвтрэх мэдээллээ оруулж нэвтрэнэ. Өөрийн хүссэн лотерейгоо сонгож тоглох товчийг дарна. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тоглолт оролцох өдрөө сонгож үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгож үргэлжлүүлнэ. Мөн e-pin кодоо идэвхжүүлэхээ авахаа
битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээлэл оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв таны e-pin код идэвхжсэн бол e-pin код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл хаяг дээр очсон байна. Таныг Азийн тэнгэр ивэ. Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Шинэ бүхний эхлэл асан шинэхэн 7 хоног эхлэж байна. Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн маань ээлжид тохирол яг энэ цаг мөчид үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За бидэнтэй үргэлж хамтдаа байж азаа сардаг үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Ингээд уламжлал ясаараа 4-р лотогийн 3 дугаар цэргийн хонжироос өнөөдрийн тохирлыг эхлүүлцгээе. За ашиглах харганд маань тгээс хүртэлх цэвэр бүхий нэг орондоо тоонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа та бүхэн маань харж байна. Санамзургүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 4 бөмбөлөг гарч ирэх болно. За тухайн 4 бөмбөлгийг та яг гарч ирсэн дарааллын дагуу дөрвөлэн зөв тавьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 500 дахь үсгэн авч 4-р лотогийн 3 дугаар зэргийн хонжирын азтан болох боломжтой болох юм. За ингээд үзэгч та бүхэн дамжуулалт хүсээд хамгийн ихний тохирлоо эхлүүлцгээе. Дөрөвдөг бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4-р лотогийн 3 дугаар зэргийн хонжир дээр маань 1 6 3 7 1 6 3 7 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За санамсруу гарч ирсэн эдгээр 4 бөмбөлгийг та энэхүү дарааллын дагуу зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин авч байна гэсэн үг. За үргэлжлүүлэн дараагийн хонжир бол мэдээж 4-р лотогийн 2 дугаар зэргийн хонжир байгаа. За шилэн харганд маань мөн адилхан тгээс хүртэлх цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За санамсруугаар эдгээр бөмбөлгнүүдээс гарч ирэх тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу зөв тавьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахь өсгөн авах боломжтой болох юм аа. За ингээд дахин та бүхэндээ амжилт хүсье. За 4-р лотогийн 2 дугаар зэргийн хонжирын эхний бөмбөлгийн дугаар 1. Эхний бөмбөлгийн дугаар 1. 2 дахь бөмбөлгийн дугаар 1. 2 дахь бөмбөлгийн дугаар 1. дугаар 9. Дөрөвдөг бөмбөлөгний дугаар 4. Дөрөвдөг бөмбөлөгний дугаар 4. Дөрөвдөг лотогийн 2 дугаар зэргийн хонжир дээр 1 тэг 9 4 1
тэг 9 4 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За мөн санамсаргүйгээр гарч ирсэн эдгээр дөрвөн бөмбөлгийг энэхүү дарааллынхан дагуу та зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байна гэсэн үг юм. За үргэлжлүүлэн дараагийн хонжир бол мэдээж дөрөвдөд тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж 1-р зэргийн хонжирын атсныг хамтдаа тодруулах болно. За үзэгчид маань харж байна шилэн хоргонд тэгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тонод маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс гарч ирэх дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой болох юм. За ингээд дөрөвдөд тоглож байгаа нийт үзэгчдэд дахин амжилт хүсье. дөрөвдөд тоглоомын 1-р зэргийн хонжирын эхний бөмбөлгийн дугаар 3. Эхний бөмбөлгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 7. За хоёр дахь бөмбөлгийн дугаар 7. Гурав дахь бөмбөлгийн дугаар мөн адилхан 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Гурав дахь бөмбөлгийн дугаар 7. Дөрөв дахь бөмбөлгийн дугаар 5. За дөрөв дахь бөмбөлгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За дөрөвдөө лотогийн 1-р зэргийн хонжир дээр 3 7 7 5 3 7 7 5 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За та бүхэн энэхүү дарааллынхан дагуу эдгээр бөмбөлгнүүдийг зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч байна гэсэн үг. За ингээд дөрөвдөд тоглосон азаа үтсэн үзэгчдэд баярлалаа. Харин өргөжлөлөн яг энэ цаг мөчид 6 дэд тохирол буюу за 50 сая төгрөгийн азтныг тодруулдаг 6 дэд жекпотын азтныг хамтдаа тодруулах болно. За ингээд үзэгчдэд дөрмийг танилцуулъя. Шилэн хоргон маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тоонууд маань 6 удаа давхарсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 6 бөмбөлөг гарч ирэх болно. За тухайн 6 бөмбөлийг та гарч ирсэн дарааллынхаа хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн аль нэг боломжит хувилбарын дагуу 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой болно. За 3 бөмбөлгийг зөв таагаад 15000 төгрөг, 4 бөмбөлгийг зөв таагаад 150000 төгрөг. За 5 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1,500,000 төгрөгийг хожих бол та 6 бөмбөлгөө зургуулсан зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой болох юм аа. За ингээд та бүхэнд маань дүрм ойлгомжтой байгаа гэдэг сэтгэлтэй ингээд та бүхэндээ амжилт хүсье. За 6 дэд жекпот дотоод хурдлын эхний бөмбөлгийн дугаар 2 бөмбөлөг гарч ирж байна. За та бүхэн маань 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжирын атсан болох боломжтой. За 2 дахь бөмбөлгийн дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлгийн дугаар 9. За энэ 2 бөмбөлгийг зөв тааж чадсан бол 1500 төгрөгийн урмын хонжирын атсан болох боломжтой болж байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 1. Зөв таасан бол 15,000 төгрөгийн атсан болох боломжтой болж байгаа. 4 дахь бөмбөлгийн дугаар 4. За 4 дахь бөмбөлгийн дугаар 4. 5 дахь бөмбөлгийн дугаар 4. 5 дахь бөмбөлгийн дугаар 4. 6 дахь бөмбөлгийн дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 6 дэжих ба тохирол дээр гарч ирсэн бөмбөлгүүдийг танилцуулъя. 2 9 тэг 4 4 4. За давтаж хэлье. 2 9 тэг 4
4. За эдгээр 6 бөмбөлийг үзэгчтэй дарааллынхаа хувьд урдаас нь гэхээр 2 9 гэх мэтчлэн дараалаар за харин хойноос нь гэхээр 4 гэх мэтчлэн дараалаар ердөө 2 бөмбөлийг зөв тааж чадсан бол урмын хонжирын аздан болох боломжтой. За түүнээс таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөн дүнтэй өсөөж явах боломжтойгоор 6 бөмбөлийг зөв таагаад 50 сая төгрөгийг 6 дэж их ба тохирлоос хожих боломжтой байсан гэсэн үг. За ингээд өргөжлөлн дараагийн тохирлол мэдээж хамгийн өндөр хонжирын азсныг тодруулдаг 120 сая төгрөг буюу за үзэгчдийн маань бол нэрлэлтийн снаар 642 жекпот лотогийн азсныг хамтдаа тодруулах болно. За энэхүү тохирол дээр үзэгчтэй 10,000 төгрөгнөөс эхлээд 120 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. За одоо харин яаж гэсэн зааварчилгааг танилцуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохирлуудаас ялгаатай нь 1 болон 2 орондоо тоонууд маань тус бүр 1 ширхэг байгаа гэсэн үг. За эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та гарч ирсэн дараалал нь харгалзалгүйгээр зургууланган зөв тааж 120 сая төгрөг буюу за үндэсний литрагийн хамгийн өндөр мөнгөнд нэг хожих боломжтой болох юм. За энэхүү тохирол дээр гарч ирэх 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний тусламжтайгаар та эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгний аль нэг 3 бөмбөлгийг бонус бөмбөлгийг оролцуулан 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 10,000 төгрөгийн урмын хонжирын аздан болох боломжтой. За мөн үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлгийг оролцуулан 5 бөмбөлгийг гарч ирсэн дараалал харгалзалгүй зөв тааж чадсан тохиолдолд 300,000 төгрөг, 6 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд 12 сая төгрөгүүдийг тус хожих боломжтой юм а. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье энэ бол мэдээж 120 сая төгрөгийн азтныг тодруулдаг 642 жекпот лото. За бонус бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд эхлээд үзэгчдэдээ 120 сая төгрөгийн азтныг тодруулах үндсэн 6 бөмбөлөгөө гарч ирсэн дарааллын дагуу танилцуулъя. 18, 14, 33, 26, 25, 28. За давтаж хэлье. 18, 14, 33, 26, 25, 28 гэсэн. За эхлээд гарч ирсэн эдгээр үндсэн 6 бөмбөлөг үзэгч таны тоглох хуудас болон онлайн тасалбар дээр тань хаанч байрласан байх магадлалтай. За дараалал харгалзалгүйгээр та зургууланган зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан боллоо гэсэн бонус бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Мэдээж энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар түрүү та бүхэндээ тайлбарсанчлан за 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан тус тодорсон байх магадлалтай гэсэн үг юм а. За мэдээж сүүлчийн бөмбөлөг маань гарч ирснээр өнөөдрийн тохирол үзэгчд маань өндөрлөх болсон байна. Тэгэхээр та бүхэн дараагийн тохиролд оролцохыг хүсэж байгаа дэлгэсний хажууд манай тасалбар борлуулах борлуулалтын зэгүүдийн байршлаа та бүхэнд маань ээлжлэн харагдаж байгаа. Та өөртөө хамгийн орхон тасалбар борлуулах борлуулалтын зэг дээр хүрэлцэн очиод тасалбараа худалдан авч тоглох хугацаа бүглээ тохиролдоо оролцох боломжтой. За мөн үзэгчд маань онлайнаар тоглохыг хүсэж байгаа бол MN News-ийн имэйл сайт болон зохиолыг гар утсанда үндэсний
аппликейшнийг татан солиосноор онлайнаар тоглох боломжтой. За мөн Улаанбаатар хотын 115 салбарт байршилтай автомат терминал машин дээр буюу за Cookpay дээр үзэгчид маань очиод онлайн хэлбэрээр худалдан тоглох боломжтой байгаа. За түүнчлэн та бээр хавасаар үйлчлүүлж байгаа тохиолдолд 120 сая төгрөгийн азны тодруулаг 642 жекпот лото тоглох эрхийн бичгийг мөн авах боломжтой юм шүү. За эдгээр маш олон аргуудаар та үндсэн шилтэрд оролцох боломжтой. Харин дараагийн тохирол лав гарагийн 17 цаг 30 минутанд яг энэ хөө зарчмын дагуу үзэгч та бүхэнд хүрэх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай та бүхэндээ амжилт хүсье.